За 2 тооны нэг нөгөөгөөсөө 4 дахин бага байсан. Тэгээд нийлээд 85 бол тус бүрийг бол. За 1-р тоогоо нэг ийм гэрчмээр төсөөлүүлэх юм бол нөгөөх нь 4 дахин их байна. Гэт 4 гэрчим гэсэн. 1-р тоон 2-р тооноосоо 4 дахин бага. За энэ хоёр нийлээд 85 гэж байгаа. Энд бол 1 2 3 4 5 шиг гэрчим нийлээд 85 гэхэлэр нэг гэрчмийн өртөйг болохдоо 85-ыг 5 тоо. (85-ыг 5 тоогоод 17 гарч ирнэ. Тэгэхээр нэг гэрчмийн өрт нь 17 гэсэн үг байна. Энэ 17, энэ 17. Тэгэхээр 1-р тоо бол шууд 17 гэж гарч ирнэ. Харин 2-р тоо нь болохоор 17 гүрчих нь 4 буюу 68 болох нэ. За дахиад нэг жишээ авъя. Дорж Тэмүүжингээс 3 дахин олон номтой. Тэр хоёр нийлээд 72 номтой бол тус бүрдээ хэдэн номтой вэ? За тэгэхээр Тэмүүжингийн ном арай богинохон 100 байгаа учраас ийм гэрчмээр зуръя. Тэгвэл Дорж болохоор 3 дахин их номтой буюу 3 гэрчмээр төрөлхтөнө гэсэн үг. Энэ хоёр нийлээд 72 байна гэдгээс 72 4 гэрчим нийлээд 72. Тэгэхээр нэг гэрчмийн өрт бол 72-ыг 4 тувааж гарч ирнэ. 18 бол. Тэгэхээр нэг гэрчмийн өрт 18. За Дорж болохоор 18-ыг үржих нь 3 буюу 54 номтой гарч ирнэ. За мэдээж Тэмүүжин бол 16 номтой гэдгээр гарч ирнэ.